юу бай та. Хэдүүлээ ч одоо өчтөр орой гараа шалгацсан. Орой гараа шалгацсан ч одоо өдөөд гараад тэгээд шалгалтаа өглөө өрөөд юунуудээр солиод байршлаа солиослоо шалгаа явуулмаар. Тэгээ шалгаж явахгүй ерөөсөө ингээд шалгалт очоо шалгалтын гүд юу штэ. Эхнийд нь тэрвэрсэл нь орж ирэл дараагийнх нь мэдээл авч орж ирэхгүй болохоор байрлалаа солиод нэг налах ч юм уу нэг 22 ч юм уу үлзий ч юм уу гээ байршлааслаа явуулмаар юм. За тэгээ өчтөр шөнө нөгөө шалгалт хийсэн постн дээр бас зөрчлүүд нэлээд ажиглагдчихсэн шүү дээ. Тийм ч одоо өнөөдөр шөнийн байдлаа харьцуулаад өнөөдөр өдөр очиход бас ямархуу байх нь тий. Одоо ч бас тээвэр хэрэгсэлтэй болцсон ч бас хэл шалгалт хийхэд бас айгүй төхөн болдог болчихлоо шүү тий. Наачаа өмнө ч бас жоохон тий машины дутагдaltaй байдлаас үүдээд хэл шалгалтын ажлаа хийхэд бас баг зэрэг өндөрлөд үүсдэг гэсэн тал бий тий. тээвэр хэрэгсэлтэй болсоос давуу тал бол юу вэ? Жишээ нь хэдүүлээ ч одоо өчигдөр орой очиод өчигдөр ихэд одоо орой очиод гарч байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр чинь цагуудын ядаа солиод өглөө оройгоо солиод нэг бол 4-өөс гараад ч юм уу дараа нь 6-аас ч юм уу дараа нь өглөө 8-аас гараад ч юм уу ингээд налаах үлзий ч юм уу байрлалуудаа өөрчлөө гарчаад тээвэр хэрэгсэлтэй болцсон амар байгаа хэвээр. Өмнө нь тээвэр хэрэгслийн хүрэлцээ авахгүй ч яг өдрөмжтэй энэ шалгалтын ажлыг зохион байгуулахад бол бас хүндрэлтэй л байсан шүү. Манай тэр хуучин тээврийн хэрэгслүүдийн асчлалт чинь бүр 18 жил болсон тээврийн хэрэгслүүд байсан юм билээ шүү дээ. Тэгээд тухайлан бодож төлөвлөсөн хэл шалгалтын ажлуудыг бас хийхэд яг хүрэлцээ муутай байдаг гэсэн. Энэ онд л гэхэд он гарснаас хойш бас тээврийн хэрэгсэлтэй болсон холбогдох байгууллагатайгаа хамтраад баг 3-4 дахь шалгалт явуулчихлаа шүү дээ. Манай албаны автомашин чухал тий. Оо наач ойлгомжтой шаа. Тэгэл өмнө чи одоо бид чинь албаны тэр хүрэлцээ моох чадглаад байцаагч нар нөгөө дэргэндээ хүрэлцээ муутай гээд нэг газар очиж шалгалт хийж идэл одоо нэг газар одоо тэрийг очиж зайшгүй шалгах тохиолдол гардаг. Тэгвэл нөгөө албаны тэрэг нь хүрэлцдэг. Нөгөө байцаагч явж исэн газар нь шууд замд нь буулгангуутлаа дараагийн байцаагч аваад нөгөө нэг очиж ажиллаж байгаа газар руу явах. Энээс эхлээл тээврийн хэрэгсэл бол бас асуудалтай шүү дээ. Өмнө нь бол хэцүү байдаг байсан шүү дээ. Нэг ямар сандаа нэг тээврийн хэрэгсэл нь гараад байцаагч нараа бүгдийг түүж аваад хэн шалгалтын газар нь цуулж буулгачаал явдаг. Тэрийг одоо нэг үе одоо бас нэг тээврийн хэрэгсэл баг шинжтэй хийснээр хамаагүй ажил үйлчлэл хамаагүй төхөн болчихлоо. Автобусны зогсоол дээр байгаа машин төдлөөрөө